За би ингээд гарлаа. Магшаа би гарч чугаа танд асуух юм байвал яаж миний гар утас руу таажаад гараа тий. Гар багш нь одоо юу яцл гэж бодоод байна. Бичлэг явж байна. Явж гин гэж бодож байна. Ичцол. За баярлалаа. Мөнх соёл хаанаас холбогдож байна? Солонгос. За хоёулаа солонгосч юм уу тий? Багш нь харилцааны сэтгэл судлалын онол. За та хэдэд одоо 2-3 кредит орох юм болоо та тийм ээ. Тэгэхээр харилцааны ур чадварын үнцийг л заана гэсэн үг шүү дээ. Өнөөдөр хамгийн гол юу ах вэ гэхээр бид нэр бусад хүнтэй харилцах эвдүү ур чадвар. Тэгэхээр эрдэмтэд хэлсэн байдаг л та ямарваа нэг газар одоо ажил өөр гүйцэтгэхэд юу чухал вэ гэхээр ур чадвар 20% нийцдэг бол харин одоо харилцааны ур чадвар 80% нийцэлж байж амжилттай гэж. Тэгэхээр зөвхөн ур чадвартай хүн бол амжилттай бүтээл одоо оргил төрөхгүй нэ шүү дээ. Харилцааны өндөр чадвартай байж одоо амжилтанд хүрэх юм байна тийм үү. Тэгэхээр харилцааны одоо зөв харилцаа сурахын тулд харилцааны сэтгэл зүг судалсан. Тэгэхээр саяхны хүртэл ер нь харилцааг зөвхөн хэн нэгэнд одоо мэдээлэл дамжуулах тийм ээ. За тэгээд мэдээлэл солилцох нийгэмд одоо үйлчлэх биенээ харилцан ойлголцох өөрийнхөө тэр үзэл бодол итгэл үнэмшлийг одоо илэрхийлэх хандлага зөв төлөвшүүлэх ийм л зорилготой гэж бодож байсан бол сүүлийн үед яг харилцааг шинжлэх ухаан болгох гэж авч үзсэн байна. Яагаад гэвэл даяар шиж нийгэм шиж байгаа энэ үед харилцаа хамгийн чухал юм аа гэдгийг нийгмээр олж мэдсэн тийм. Тэгэхээр харилцааны сэтгэл зүй бусад олон одоо шинжлэх ухаантай холбоотой, хэл зүйтэй холбоотой, зан үйл, ард түмний ёс уламжлалтай холбоотой, таны мэдхүйтэй холбоотой, одоо нийгмийн шинжлэх ухаантай холбоотой, биологийн шинжлэх ухааны холбоотой. Тэгэхээр энэ олон өнцгөөс аль талаас нь судалж бид нэр харилцааны одоо сэтгэл зүйг одоо бүрэн судлана гэсэн. Гэхдээ өнөөдөр бидний үзэх кредит маш бага учраас зөвхөн харилцааны ур чадвар яаж хэрхэн суралцах юм бол өнөөдөр бид нэр одоо хүнтэй харилцаад 50% ойлголцдог байсан бол ятгахтаа 80% ойлголцдог хүрээнд одоо хэмжээнд очноо л гэсэн зорилгыг цөмөр өмнө тавих хэрэгтэй л дээ тийм. Тэгэхээр харилцаа бол их олон талтай маш төвөгтэй одоо их саадтай одоо зарим үед бүр ойлголцдог. Тэрнээс болоод бид нэр яадаг вэхээр хоорондоо маргалдах сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэхгүй болох тийм ээ. Иймэрхүү юмд хүрдэг одоо асуудал эрсдэлд ордог. Тэгэхээр ерөнхийдөө бол яагаад иймэрхүү одоо бэрхшээл учраад байна гэхээр гэхлээр бид нар харилцааны бүтцийг мэдрэх ёстой. Тэгэхээр Оросын эрдэмтэн Андреев хэлсэн байна л да харилцааны бүтцийн тухай. Батж авна. Байна. Бачаргал намаас олсон уу? Сонсон. Хадгнаад байна. Тийм үү? Одоо яаж юм? Юу шуумтай. Инхээ чихтэй их шуумтай байна гэдэг юм миний ярьж байгаа. Тэгээд саяын одоо яаж? Одоо за бачгаа унштай Оросын эрдэмтэн Андреев хэлсэн үгийг. Оросын эрдэмтэн Андреев хэлхээ халдаа тогтоох буюу харилцагчдын хооронд мэдээлэл солилцох үйл явдлыг багтаасан харилцааны яс руу утга
харилцагчдын хооронд мэдээлэл үйл санаагаа солилцсон хамтаар үйлчлүүлдэг харилцан үйлчлдэг харилцаанд орлогчид бие биенээ хүссэн хүлээн авахтай харилцан ойлголцыг төрүүлэх хүсэхийн мэдрэхүйн зүйлээс тусгаж бүрднэ. За ойлгож байна уу? Ойлгосноо тайлбарлая. Тэ хоорондох мэдээлэл байна. Байна. Аюу шуугтай. Хиний Бачаргалан уншиж байгаа юу? Миний ярьж байгаа юу? Адилхан аюу шуугдах юм. Чиний микрофонд байгаа юм болоо. Магадгүй. Энд ямар шуу байна алгаланд. Тэгэхээр Бачаргалан аюу сайн уншиж байна. Их сайн байна. Багш нь нөгөө Солонгост амьдарч байгаа хүүхдүүдийг ингэж яхан монголоор унших бодлоо бүү мартаасаа тий хүн уншаад ахаар илүү сайн ярьж сурдаг. Хэрэгэлдэггүй үгнийдээ зөв сайхан уран тод хэлж сурдаг. Тэгэхээр зөндөө уншуулдаг л та өөрсдөө. Тэгээд ингэ тайлбарлуулдаг. Тэгэхээр чиний хувьд бол маш сайн уншиж байна. Одоо харин цөмөөрөө одоо уншиж байгаа юм ойлгож сурах тийм ээ. За хин мөнх соёл микрофон юу камер байхгүй юм тий? Утас хөдлөхөөр багшаа уцаар орж байгаа. За дараа болж игэл пестер байна тийм үү. Тэгэхээр бид нар бие биенээ харах юм бол илүү ойлголцсон. Мөнх соёл ламагийн хэлсүүгийг унш. За. Харилцааны үед уур амьсгалыг бүхэлдэн тодорхойлж байдаг. Мэдээллийн хэлхээ холбоо, тохиолдлын хэлхээ холбоо, сэтгэл хөдлөл, мэдрэмжийн хэлхээ холбоо гэсэн гурван чиг үүрэг хэрэгждэг. За, тайлбарлах боломж юу? Тэгээд энэ дээр тайлбарлагдсан шүү дээ. Харин чи яг юу гэж ойлгов? Ер нь уур амьсгал хоорондоо ярьцгаад юу үйл хөдлөл, сэтгэл хөдлөл хэлж байгаамаа сайдын ойлгуулж энэ бол тэгэхээр мэдээлэл тийм ээ. Тэгээд хоорондын харилцаа зохицуулалт, сэтгэл хөдлөлийн мэдрэмж гэсэн ийм гурван уур амьсгал зэрэг явагддаг байна тийм харилцааны үед. Тэгээд харилцааны тогтолцоог ерөнхийд нь болохоор бид нэр эхлээд жоохон онолын үндсээ ярьж байгаа дараагаар нь цөмөрө цаашаа задрахгүй бол онол ярихгүйгээр бас хоосон бид нэр харилцааны тухай ойлголт авч болохгүй л дээ. Одоо их шугж байна гайгүй юу? гайгүй байна. Багш нь бүр ахаад холдох микрофоноос ингээд гайгүй болж байна уу? Гайгүй. За тэгэхээр харилцааг тогтолцооных нь хувьд хоёр хуваадны юм байна. Вербал харилцаа, вербал бус харилцаа гэж хуваадны юм тийм үү? Вербал харилцааг ер нь орчуулахдаа үгэн харилцаа гэдэг юм байна л да. Тэгэхээр үг ярианы энэ харилцаа бол амаар илэрнэ. Түлхөр авсан уу гэрийнхээ түлхөрийг бичгээр илэрнэ. Тэгэхээр амаар гэдэг нь яах вэ гэхээр бид нэр амаар илэрнэхээр ямар харилцаа авах вэ? Ярихаар авиагаар илэрнэ гэсэн. Тийм биз? Дуу авиагаар. Бичгээр гэдэг нь үсэг буюу тэмдэгтэр. Тэгэхээр бид нэр харилцахдаа амаар харилцана. Гэхдээ ихэнхдээ энэ амаа харилцаа бол шууд харилцаа гэдэг тийм биз? Алс хол байгаа хүнстэй яах вэ? Шууд ийм өнөөдрийн энэ шинжлэх ухааны цахим систем үүсээгүй үед бол мэдээж бичгээр харилцсан шүү дээ тийм ээ. Миний бичсэн захиа 14 хоногийн дараа юм уу магадгүй сарын дараа очиж магадгүй та хэд тийм ээ. За өөр тэмдэгтээр харьцдаг гэж байна. Энэ тэмдэгтээр харьцдаг ямар жишээ байдаг вэ багштай хэлдэг? Энэ хөгжлийн бэрхшээлтэй юм. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ингээ янз бүрийн тэмдэгтээр харьцаж байна. Гэхдээ хүүхдүүд нь харилцаа гэдэг бол зөвхөн
Хоёр буюу түүнээс дэш хүмүүсийн хооронд ярьж байгаа яриа биш юм. Ойлгож байна уу? Нийтлэг. Жишээлбэл одоо би гудамжинд явж байлаа. Зам хөндлөн гарах гэлээ. Гэтэл би машин яваад байна. Би хаагуур гарч болох уу? Гарцаар. Гарцыг яаж мэдхий? Гэрлэн тохио шүү дээ. За, гэрлэн тохио байна. Өөр. Шугамтай шүү дээ. Оо яг үнэ. Шугам. Тэр цагаан зураас чинь тэмдэг байхгүй бас. Ойлгож байна уу? Тэгэхээр би нийгэм дотор явж штэ, би нийгэм дотор амьдарч байна. Тэгэхээр нийгэм одоо надад яасан бэ? Нийгэм битэрийн харьцаа тэр тэмдэг байж штэ. Цэцэг маа. Та энэ тэмдэгээр гарна шүү. Яг энэ цагаан зураасаар гараарай гэж надад тийм одоо заавар өгч штэ. Тэр бол тэмдэгт харилцаа, вербал харилцаа гэж байна. Тийм байгаа. За тэгээд би явж очиад нэг газар зогсох гэлээ. Ингээд бөөрөнгө дотор ингээд хэрээс улаан хэрээс байж идэг. Энэ зогсож болох уу? Энэ бас тэмдэг дохио. Тийм байгаа. Энэ тэмдэг үсэг. Тэгэхээр чинь П үсэг тавьсан байна. Энэ юу? Энэ зогсоол гэсэн юм байна. Тийм ээ? Энээс гадна бид нэр яг харилцааг хоёр буюу хүмүүс хоорондоо харилцаа гэж ойлгож болохгүй тийм үү? Хүмүүс хүн хүнтэйгээ харьцана, хүн байгальтай харьцана, хүн нийгэмтэйгээ харьцана, хүн амьтантай харьцана. Тийм биз? Энэ бүгд бол бүгдээрээ л харилцаа мөн. Харилцаа. Тэрнээс харьцаа биш. Энэ үгээ бас та нар зөв бичээ, зөв унших хэрэгтэй тийм үү? Харьцаа гэдэг нь юу гэхээр за харьцаа. Тий. Манайх 6-8-ын харьцаатай байшин барьлаа тий. Тэрнээс 6-8-ын харилцаатай гэж ярихгүй шүү дээ. 6-8-ын харьцаатай байшин. Харин хоёр хүний хоорондын харилцаа гэж. Вербал бус буюу үгэн бус харилцаа. Энд орон зай харилцаа ордог. Орон зай харилцаа гэхээр энийг бид нэр дараа дэлгэрүүлээд үзнэ. Одоо ойрхоноос харилцах уу, зайнаас харилцах уу, алсаас харилцах уу. Зөвхөн ойрхон байгаа хүмүүс донд хэдэн сантиметрийн дотор яаж харилцах уу? Олон нийтийн харилцаа хэдэн метрийн дотор байдгүй. Үндэстэн бүр бас өөр. Монголчууд яаж харилцдаг вэ? Японочууд хоорондоо ямар зайнаас харилцдаг вэ? Орон зай харилцаа. За магадгүй дэлхийн энд дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд одоо охинтойгоо бит хоёр ингэж харилцдаг шүү дээ. Энэ бол орон зай харилцаа тийм биз? За нүдэн харилцаа. Энэ дээр юу гэж ойлгох вэ? Нүдэрээ юу? Тэ нүдэрээ. Ер нь тэгээд нүдэрээ хэлчих ч юм бол хүн хэлцдэг шүү дээ. Янз бүрийн ойлгож байна шүү. Амар буюу авээ дуу чимээгээр биш вэ? Бичгээр биш, тэмдэгтээр биш, нүдээр ойлголцсон. Тийм үү? Ялангуяа ойр дотны хүмүүсийн дотор нүдэн харилцаа их учиртай тий. Бүр би үнэ нүднийхээ харцаар мэдэрдэг. Жишээлбэл одоо би нэг юм хэлэх гэтэл нөхөр над руу нэг жаахан ингээд харахаар би бодно шүү дээ. Энийг ч хамаагүй ярьж болохгүй юм биш үү дээ. Би чи яг буруу юм ярих гэж юм шүү дээ тийм үү тийм үү? Мөн бас нэг одоо хүндэлдэг хүнийхээ харц руу хараад яг намайг сайшааж тий. Одоо би их зөв юм хийлээ, магтах гэж юм ч гэдэг юм уу, бургуу байна ч гэдэг юм уу. Ингэж ойлголцдог. За, дохио зангаа гэж юу яах вэ? Юу? Одоо жишээ нь одоо ингээд солонгост хэл мэдгүй хүн дохио зангаал ойлгочих. Хэлгүй хоорондоо тоогоор ойлгочих. За, өөр хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсийн дунд дохио зангаа байх уу? Байна. За. Яаж? Бас л ойр одоо нөгөө биеэр тэ талбайгаа гэх юм уу, гараагаас юм уу. Дуудаж ярьж ярихтаа гар мараа далдаг шүү дээ. Чи би такси барих гэжээ. Гараа өргөн. Тий гараа өргөж байна. Америкт бол одоо гараа сунгаад эрхээ ургаагаа зоологдчих юм уу. Тэгэхээр ард түмэн бүр өөр байна тийм үү? Зөвхөн машин такси барих гэхэд өөр байна шүү дээ. За жишээлбэл зарим манайд бол одоо тэр галт тэргэнд суугаад цонх нь хаалттай
миний яриаг сонсох байхад баяртай гэж хэлэхдээ бид нэр гараа савлдаг тий. Гэтэл зарим үндэстэн болохоор одоо ингээд наашир гэж монголчууд дуудаж байгаа юм шиг тэгж баяртай гэдэг. Тэгэхээр хүн бүр ивэн тохио зангаа яг ижил байна гэж болохгүй нь шүү дээ. Та ямар орон, ямар үндэстний хажууд, тий, ямар гэр бүл, ямар орчинд байна гэдгээсээ болно. Тийм биз? Аха. Үйлдэл бол өөр. За тэгээд бүр ойрхоноос харах юм бол нүүрний булчингийн тийм одоо тохио зангаа байж болно. Яар байдаг ч юм уу, тийм ээ? За чимээгүй гэж хэлхийн оронд одоо долоовор хуруугаа ингээд аман дээр инким бол дугуй гэсэн тохио байна, тийм үү? За тэгээд хоёр харилцаж байгаа хоёр хүн одоо өөдөөдөөсөө хараа сууж явахдаа хүртэл яаж энэ хүн намайг хүндэлж байна уу? Эсвэл ер нь үл ойшоож байна уу гэдг нь бас сууж байгаагаас нь харагддаг. Хүндлэн хараа суудаг ч юм уу, тийм ээ? Эсвэл одоо толгойн жишүү харцсан байх юм бол тэр бас нэг ойшоогоогүй байгааз. Тийм. За тэгээд одоо ямар байрлал зогсох уу? За алхаа бишгэ тэр энэ бүгд чухал харилцааны нэг одоо вербал бус хэлбэр болж явдаг байх юм. Тийм биз? Тэгвэл бид нэр юм ярьж байгаад гараараа бас их тогтдог. Зарим хүмүүс за яг зарим ард түмэн жишээл Азербайджанууд болохоор ингээд нэг онгой байдаг л да ингээд нэг хоёр том одоо тарвас ингээд хоёр гартаа ингээд суундаа тэрвэрцэн явж исэн юм. Тэгсэн чинь нэг Орос тааралдаад откуда вы взяли? Та хаанаас аваа вэ гэж асуусан чинь дугуй гэснэ хоёр тарвасаа ингээд нөгөө хүнд ингэж тэрврүүлээд тэгээд оттуда я взяла гэж буцаага тарвасаа тэрвэр явцсан. Тэгэхээр Азербайджанчууд яг вөхөд ярихдаа заавал бас гараараа тохио зангаагаар одоо гараа хөдөлгөж тэр ярианд хүч нэмжиж ярьдаг гинэ. Гар нь хөдлөхгүй болохоор ярихгүй байх гэсэн тийм онгой байдаг байхгүй юу? Гэхдээ цагийн бол хэний өмнө хизээ яагаад нэг шуугаад авчихсан. Хэний өмнө хизээ тэгээд ямар тохио хэрэглэх вэ гэдэг их чухал соёл. Яаш. Юу шуугаад байна? Та нар сонсдог. За, одоо гайгүй. Тэгэхээр зохиогүй тийм тохио хүнийг их бүдүүлэг харагддаг. Үхтэйгээ яриад тохироогүй. Эсвэл хитрхи их гараас авч. Зарим эрдэмтэд хэлсэн байдаг. Молгой хүн одоо гарынхаа тохио зангаагаар тийм үгээ одоо үгэндээ юу гэдэг гэдэг хүч нэмж идэг. Тэр хитрхи зохиогоо тохио зангаа их муухай ах нь шүү дээ. Тохирсон тохио бол бас яах нь тэнд бол одоо хүч нэмж өгөх нь л юм да. Тохироогүй бол муухай харагддаг. За тэгээд их соёлтой зогсох хэрэгтэй. Зөв хүн рүүгээ ихц биеэрээ зөв харж суух хэрэгтэй. Зөв харж ярих хэрэгтэй. Гол нь харж ярьж байгаа хүн рүүгээ харахгүй явах юм бол хүндэтгээгүй. Үл ойшоосон. Тэгээд тоомлог багийн хөлбөр тийм үү? За ялгаагийн уншиж цомороо ам харилцааг энэ батчаа гэдэг юм уу юу гэдэг? Батчааргал унш та. Авиатуугаар илэх сонсогддог. Тэглэг хөнгөлөлтийн явцад хасралгүй үйлс байдаг.
оновчтой үг сонгоход нэлээд сургууль шаарддаг юм. Шууд хүлээн авдаг. Тоо хоолойны өнгө, аялаг, бусдын өргөл, чухал мэдээтэй нүүрний хувирал биеийн зохио дангаа хүч нэмдэг. Харилцагч биенээ сонсохын зэрэгцээ харж байдаг учраас бүхний хүлээн авч буй мэдээж яриаг өөрчлөх боломжтой. Ааха. За. Тийм. Мөх соёл бичгийн харилцаа. Бичигт үрсээр бичигдэж харагддаг. Бичмэл ихийг ноороглонд засварлаж болдог. Шууд ба шууд бусаар хүлээн авдаг. Олон дахин уншиж хэрэглэж болдог. Цаг, тэмдэг, үг үсгийн хэлбэр хэмжээ маш чухал. Зөв бичгийн дүрм, найруулгын стандарт тавигддаг. Тухайн агшинд харилцагч байдаггүй учраас нэгт нямтай бодлуулах шаардлагатай. Тэгэхээр аман харилцаа бичгийн харилцаа хоёр энэ сул тал юу вэ? Сул тал нь Тэгэхээр багш нь төгөө. За хэл. аман харилцаанд бол тэгэл зөвл ярихгүй бол буруу ойлголно. Амдаа орсноо шууд хүндэлж болохгүй. Бичээд бас нэлээд бас л бичгээр бас хүнд юм ойлгуулна гэж бас нэлээд их биччихэл ойлгох. Бас тийм их мэдлэг шаардна тийм ээ. Тийм. Тэгэхээр аман харилцаа бол амралтаа ингээ бие биенээ хараад ярьж байгаа юм чинь би одоо жишээлбэл одоо бачаргал нэг үг хэлэх гэж байгаад ойлгохгүй байвал ахиж хэд удаа тайлбарлаж болдог тийм ээ. Гэхдээ тэгж болох юм чинь гэж би дураараа хамаагүй ярьж болохгүй. Яагаад гэвэл миний хэлсэн үгийг үг ахиж би хэзээч буцааж тэр үгээ авч чадахгүй. Амнаас алдагдсан үг ахиж баригдахгүй. Тэгэхээр тэр хүнийг яаж ч гомдоож болно. Тийм биз? Одоо үгний шарх. Үгний алдаа сэтгэлийг одоо их шархлуулдаг гэж ярьдаг. Тийм ээ? Тэгэхээр их бодож ярих хэрэгтэй. Тэгээ сайхан ярьж сурахын тулд их сургуулалт шаарддаг. Тийм биз? Замбраагүй ярьж болохгүй. Тэгтээ бас нэг бичгийн юунаас одоо арай нэг гайгүй тал нь болохоор буруу ярь зөв ойлгодог гэж монголчууд ярьдаг л да. Ингээд тэрийг бас дараа засчиж болдог учраас гэхдээ тийм хүний тэр ярьж байгаагаас тэр тухайн хүнийг дүгндэг учраас ерөнхий тэр хүний соёл харагддаг. Тэгэхээр би энийг тайлбарлаж дараа нь болох юм чинь гээд дураараа ярьж болохгүй юм. Илүү дутуу үгүй, бүдүүлэг үг хэрэглэхгүй, тийм ээ? Тэгээд одоо тийм хараалын үг хэлэхгүй. Зөв ярих. Зарим хүмүүс болбол гэдэг үгийг үг өөрийнхөө завсар хавчуулдаг. Тийм ээ? Тэгэхээр их муухай сонсогддог. За нөгөөтэйгүр ярьж байхдаа яадаг уу гэхээр ингээд нөгөө үгнүүдийнхээ байрлалыг буруу хэлдэг учраас хүнд буруу ойлгож өгдөг. Жишээлбэл одоо Монголд зөндөө онгой байдаг та нар мэднэ шүү. Ялангуяа сар шинтэй холбоотой. Үхрийн гараар татсан махта буузаарна. Ойлгож байна уу? Жаргалаа юу гэж ойлгов? Үхрийн гараар татсан махта буузаарна. Үхрийн махаар гэж ярина. Үхрийн гараар татсан. Үхрийн махыг гараар татсан бууз. Тэгтэл яаж ингэр гадаадын гараар гадаадын юм шиг ойлгол. Яг үнэ. Тэгтэл ингээ буруу яриа сурцсан. Хоньны гараар татсан мах. Эмээгийн ууцыг чанана. Тэ аавын өвчөөг одоо худалдаж авлаач гэдэг юм ингэж дандаа буруу ярьдаг.
Тэр чинь бол аавын сар шинийн одоо өчүүний махыг худалдаж авлаа. Эмээгийн тийм ээ одоо нөгөө сар шинийн уулцыг чанлаа. Тэг гараар татсан үхрээ махтаа бууз шиг тийм ингэ зөв ярих хэрэгтэй шүү дээ. Гэтэл иймэрхүү буруу юмд зөндөө байна. Хоёрдугаар тэр дуу хоолойны өнгө гэдэг их чухал. Тийм ээ. Жишээл одоо бачааргал уйш нэг өөр бачааргал уйш. Миний чи хэдийн янзаар хэлж болно шүү дээ. Тэг миний энэ дуу хоолойны өнгнөөс багш ууртай байна уу? Намайг аргадаж хэлж гэнэ үү? Зүгээр ердий ярьж гэнэ үү гэдэг нь бол энэгээр ялгарч идэг. За зогсоц гэж байна. Зогсоц. Тэгэхээр багш нэг өгүүлбэр хэлээ. Төмөр сүх аав. За юу гэж ойлгов? Төмөр сүх аав. За багштай тайлбарлаа. Төмөр гэдэг нэртэй хүн сүх аав. За Монгол сая юу гэж ойлгож байна? Төмөр сүх одоо дэлгүүрээс юм аав. Төмөр сүх гэдэг юм байна шүү дээ. Төмөр сүх аав. Тэгээ аль нь юм? Ийм гурван янзаар та хоёр хэллээ шүү дээ. Төмөр гэдэг нэртэй хүн сүх авсан байна. Төмөр сүх гэдэг нэртэй хүн юм авсан байна. Төмөр материалаар хийсэн сүхийг авсан байна. Аль нь энтэйгээ сая? Миний хэлсний гурван янзаар ойлгож байна. Тэгэхээр наан чин тэр зогсоц одоо пауз гэж ярьдаг. Тийм юм байвал яг нь бичгтээ таслал хэлэхдээ тийм пауз байж зөв ойлгох юм тийм үү? Тэгэхээр тэр зогсоц зай байхгүй. За багш нь шууд л төмөр сүх аав гэсэн бол яг нь төмөрөн материалаар хийсэн сүх авсан юм байна. Төмөр сүх авсан. Харин төмөр сүх аав гэсэн бол бачааргалын хэлснээр төмөр гэдэг хүн сүх авсан юм байна. Тэгэхээр төмөр гэдэг үгний ард тэр зогсоц хийж үж хүний тусдаа гарч ирж байна. Ойлгож байна уу? Зогсоц хийх бол сүхнийхээ тэр тодорхойлохгүй болчихж байна. Материалынх нь одоо ямар сүх гэдэг асуултанд хариулагдаад байна шүү дээ. Тийм ээ нөө. Зогсоц хийх юм бол хэн сүх авсан юм бэ? Ялгаа аваад. Тэгээд ингээ ярьж явахдаа багш нь камера өгдөг нь би энийг ингээ хараад за ууртай байна уу? Ойлгож байна уу? Үгүй юу? Хэр нүрийн баясгалантай байна. Тэр гэдгийг шууд ингэж харж за энэ ч одоо дургуцаад эхэллээ. Эсвэл хөндлөө харчлаа. Одоо сонирхол нь буурчлаа гэд яриагаа өөрчилж сэдвээ өөрчлөх боломжтой. Тийм биз? За харин бичгийн хэл бол яг нөгөө одоо үед ноороглож засварлаж болдог гэж байна. Өмнө захиач гэсэн тэр буруу үчих юм бол базж хаяал, буруу үчих юм бол базж хаяал ахид зөндөө засварлаж болдог. Нэг тэр шуудан гэдэг юмд хийчих юм бол эсвэл хэвлэлтэнд өгчих юм бол тэр алдаа бол тэгээ байгаа л. Дараа нь араас нь тайлбар хийх юмжгүй тийм нэг юм байна. За тэгээд ярианы хэлийг бодох юм бол зөв бичгийн дүрм маш их шаарддаг. Би жишээлбэл би үйлдвэрлэл урлагийн политехник коллежид ажилладаг гэж хэллээ. Ажилдаг гэдэг үгийг би та нарт хэлээ ойлгуулж шít. Гэтэл яг бичгээрээ ажилдаг гэдэг юм уу? Ажиллаадаг гэж бичдэг юм уу? Тэр энэ дээр үг өргөчтэй, өсөн өргөчтэй бодно. Зөв бичгийн дүрм маш шаардлагатай. Найруулгын дүрм маш шаардлагатай. Тасал тавих уу? Цэг тавих уу? Томоор эхлэх үү? Жижигээр эхлэх үү? Тэрнээс биш би өчигдөр дэлгүүрээс төмөр сүх авуу гэж төмөр гэдэг таслалтай сүх авуу гэж бичсэн хэрнээ төмрөө жижигээр өччих юм бол хүний нэр гэж чинь тийм ээ. Тэгэхээр энэ дүрм маш их шаардлагатай. Чи хэлнэ. Ярианы хэлнээс илүү боловсрал шаардлагатай. Мэдлэг шаардлагатай. Бичгээ харилцаа. Тэгэхээр их энийг өнөөдөр бичгийн хэлний боловсрал одоо их тийм дундаж ястаа төвшин та. Яагаад гэвэл нийгэм тэр нөлөөлж шít. Энийг унтж байгаа хүн ороод ирээ. Эсвэл микрофон тавьсан. Тэгээд нийгэм тийм нөлөөлж байна. Нэгдүгürt яаж нөлөөлж юм гэхээр
удамжинд гараал хар. Та хэд Монголд хамгийн сүүлд хизээ ирсэн бэ? Би одоо ирээд 9 сар болчих. Монгол яваг л хаа. За 9 сарын өмнө Монголдо байсан байна тийм үү? Тий. Жаргал 7 жилийн өмнө. ёо чи Та одоо нэг ч яваагүй. Бачааргалаа Нэг ч яваагүй. Улаанбаатар Яагаад? танихгүй чи. Тэгээд Дөржөө сайн уу? Нөө багшаа. За Солонгосоос орж ийн үү? Тийм, Солонгос улсаас. Тийм бэ. Яагаад багш нь тэгж бодоогүй санаж юм чи? төрийн талбай. Нөө Монгол улсын талбай өглөгдсөн байна. Их сайн байна. Аха. Хоёрдугаар Надад ч гэсэн байгаа шүү төрийн талбай. Багш Тийм. аа за их мундаг. Хоёрдугаар Хоёрдугаар бас нэг хүний царайнаас хараад энэ хүн ямар хүн бэ гэдгийг бас нэг хаанаас орж байгаа гэдгийг та бас харж байгаа бах. Ойлгож байгаа бах. яагаад би чиний царинаас хараад Солонгосоос орж ийн гэж ойлгох вэ? Хэрвээ Монголд байсан Монголд байгаа хүн бол өнөөдөр за нэгдүгээрт бас нэг сэтгэл зүйн хувьд арай өөр бах. Эсвэл хойноо туг үлэхгүй байх. Туг одоо талбайгаа ч юм уу тий. Би чиний царинаас хараад Монголд байгаа хүн, Солонгост байгаа хүний энэ сэтгэл зүй нь өөр вэ гэж багш нь ойлгохгүй. Сэтгэл зүй гэж өөр байгаа. За. Хааш. За. Сэтгэл зүй гэж өөр байгаа эсхийг чамтай ярилцаж үйж л мэднэ. Харин Солонгост байгаа нь яагаад вэ? Албаа өлгсөн болохоор багш нь бодож байна. Тийм. Тэгэхээр наадах чи гоё. Наадах чи уул нь бол зүгээр хараа. Монголын талбайг мэддэггүй.